Самсон үзэгчтэй парламент телевиз төв зэг мэдээллийн хөтөлбөр 5 гаругийн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Нийслэлийн төсөвт Трамвай ба COP17-гийн нэмэлт хөрөнгө оруулалт орууллаа. Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог хэлэлцүүлэх зохион байгуулагдлаа. Монголын уул уурхай хөрөнгө оруулалтын боломжийг Лондонд танилцууллаа. Нэгдсэн үндэсний байгууллага Украинд гал зогсоохыг уриалсан тогтоол гаргалаа. Трамп Конгрессийн гишүүдийн өмнө уламжлалт итгэлээ тавилаа. Эхний мэдээг хүргэе. Нийслэлээс Улаанбаатар трамвай төсөлд 350 тэрбум, COP17 хуралд 70.1 тэрбум төгрөг нэмж зарцуулахар болжээ. Хотын даргын урлагч мэдээлэхдээ энэ хөрөнгийг хотын төвжирлийг түргэн бууруулах, мөн COP17 хурлын цэнхэр бүсийн 12 барилга түрээс төгжүүлэлт зориулна гэдгээ онцоллоо. Нийслэлийн удирдлага Улаанбаатар трамвай төсөлд 350 тэрбум, COP17 хуралд 70.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахар болжээ. Хотын даргын урлагч даваадлаа энэ хөрөнгийг Яармгийн замын төгжрлийг бууруулах, цэнхэр бүсийн 12 барилга түрээс төгжүүлэлт зориулна гэдгийг онцолсон ч зарцуулалтын үр ашиг төсвийн ил тод байдалд олон нийтэд асуулт үүсгэж байна. COP17 хуралд нийслэлээс 70.1 тэрбум төгрөг зарцуулахаас 24 тэрбумыг цэнхэр бүсийн 12 барилга түрээс тавилга төгжүүлэлт зориулна. Гэвч хуралд зориулсан энэхүү хөрөнгө оруулалт нь хурлын үр ашиг хангах хэсэг. Төсвийн ил тод байдал олон нийтийн хүртээмжтэй холбоотой эргэлзээ асуулт дагуулж байна. Олон улсын өмнө хүлээсэн арга хэмжээг одоо энэ зун чинь бид нар анх одоо дэлхийн адууны өдөр болсон. Тэгэхээр адууны өдрөө зохион байгуулна, дээрээс нь COP зохион байгуулна тийм ээ. Дээрээс нь нийслэлийн даншиг наадам байж байгаа. Дэлхийн эдийн засгийн форум гэх. Тэгэхээр 6, 7, 8 сар гэдэг бол 2026 онд бол олон улсын гадаад зочдыг бол хүлээж авсан Улаанбаатарт аялал жуулчлалын хувьд нэлээд юм итэхтэй байхаар одоо ийм одоо бидэрт дулааны улирал ирж байгаа. Дээрээс нь бүтээн байгуулалтын ажлуудыг бол 3 сарын 15-наас хойш нэлээд эрчимжүүлэх юм шаардлага. За 70 тэрбум өөрөө дотор 5 үйл ажиллагаа хийсэн. За хамгийн өндөр зардал нь ойролцоогоор 24 тэрбум нь болохоор COP-ийн цэнхэр бүсд байж байгаа 12 барилгыг түрээслэх буюу COP одоо энэ хурлыг зохион байгуулах Нүүбийн конвенцийн дагуу шаардлагын дагуу цэнхэр бүсийн энэ 12 барилгыг түрээслээд барих. Үндсэн дэд үтцтэй. Дээрээс нь одоо энэ дотор тавилга тогтчлт гэх мэт үндсэн дэд үтцэл ажил. Мөн Улаанбаатар трамвай төсөлд нэмж төсвөсөн 350 тэрбум төгрөг нь хаан уул дүүрэг, ялангуяа Яармгийн замын төвжүүлийг хурдан хугацаанд бууруулахад чиглэгдсэн ч энэ хөрөнгө оруулалтын урт хугацааны үр ашгийг тодорхойлоогүй нь эргэлзээ төрүүлж байна. Мөн нэмэлт санхүүжилтэнд бусад нийслэлийн хөгжлийн төслүүдэд санхүүгийн дарамт үүсгэж болцсогүй. Улаанбаатар тарамбай төслийн 350 тэрбум төгрөг бол ерөнхийдөө тавигдсан байж байгаа. За тэр болохоор 2 жилийн хугацаатай ер нь бол хэрэгжих боломжтой юм төсөл. Тэгээ төр үеийн түншлэр бол хуулийн дагуу сонгон шалралтыг хийгээд 2 дугаар шугам дээр уртын шугам дээр бол оршдог тал орж ирээгүй. Ийм учраас л Улаанбаатарын одоо хаан уул дүүрэг маань ойрын одоо хугацаанд иргэд маань 2 дахин ихссэн. Тэгээ Улаанбаатар хотын одоо 107 ширхэг 11 чиглэлийн автобус нийт одоо өдөрт 45 мянган зорчигчийг тээж ойролцоогоор 200 мянган автомашин бол хаан уулын чиглэл Сүхбаатарын талбайгаас Чингисийн өргөн чиглэлөө Буянт хүртэл чиглэлд явж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн одоо замын хөдөлгөөнийг төвчрлийг бууруулах үндсэн ач холбогдолтой төсөл богино хугацаанд хэрэгжих төсөлд бол Улаанбаатар таран байж байгаа. Энэ учраас бол энэ төслийг бид нэр одоо юугаар сэлбийн одоо борлуулалт их усөрөөр Улаанбаатар хотын борлуулалтыг орлогыг нэмэгдүүлж урсгал төлбөрийг бол 2026 онд хийхээр бол төлөвлөж төсөл цуцсан гэж байна. Эссэн дүгнэхэд хотын удирдлага трамвай төсөлд 350 тэрбум, COP17 хуралд 70.1 тэрбум төгрөг зарцуулахар төлөвлөсөн нь нийслэлийн хөгжлийн стратеги төсөв төвлөрөл хөрөнгө оруулалтын үр ашгийг олон нийт гишүүд нэгтлэх шаардлагатай болж байна. Төлөвлөсөн хөрөнгө нь түргэн шийдэл чиглэсэн ч урт хугацааны үр ашиг ил тод байдал нь тодорхой бус хэвээр байгаа нь ирэх жилүүдийн төсвийн менежментэд эргэлзээ дагуулж байна. Монгол Ардын намын удирдах зөвлөлийн дэргэдэх эрүүл мэндийн бодлогын хорооноос өчигдөр тусгаар тогтнолын ордонд хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж салбарын санхүүжилт, эрт илрүүлэг, цахимжилт болон эрүүл мэндийн даатгалын сангийн шинжилгээний асуудлыг хэлэлцлээ. Монгол Ардын намын удирдах зөвлөлийн дэргэдэх эрүүл мэндийн бодлогын хорооноос хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо сэдвт нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд улсын хурлын дарга учрал эрүүл мэндийн салбарын шинжилэлт иргэнэ чөлөөлнө, эмчээ чөлөөлнө, эмнэлгээ чөлөөлнө, тогтолцоогоо чөлөөлнө гэсэн 4 зорилтыг баримтлан ажиллахыг онцолж, иргэдийг сэрэмжил, эрт илрүүл, эрт эмчил, байнгын зарчмыг хэвшүүлэхийг уриаллаа. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлыг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад дутагдaltaй, асуудалтай, бэрхшээлтэй зүйлс олон байгаа хэдий ч бид өнгөрснөөсөө өнөөдөрт бол тасралтгүй урагшилж байгаа. Хоёрт бол энэ бодлогын уялдааны асуудал. За гуравт бол бид нар
шийдвэр гаргах цаг болсон гэсэн одоо том дохио бол өөрөө энэ халаасаас гарч байгаа 48%, 60% нь баг имэйл шалтгаалж байгаа. Ямар нэгэн хүлээгдэл байхгүй, хүнд суртал байхгүй, чирэгдэлгүй, санхүүгийн дарамт байхгүй, шудраг чанартай үйлчлэгээ ав. Иргэд өдөө үнийг л хүсэж. Энэ бол үндсэн хуулиар баталгаажсан иргэний эдл ёстой юм. Энэ эрүүл мэндийн салбарт бол би бас гол анхаарлаа хандуулж ажиллах болно гэдгээ та бүхэндээ бас илэрхийлье. Энэ үеэр эрүүл мэндийн яамнаас салбарын бодлого шинжилгээний талаар мэдээлэл өгсөн юм. Эрүүл мэндийн сайд Чинбүрэн эми үнийг ил тод мэдээлэх цахим системийг нэвтрүүлснээр сүүлийн 3 сарын хугацаанд эми үн өсөөгүй. Инфляцид сөргөөр нөлөөлөөгүйг онцоллоо. Мөн эрт илрүүлгийг илүү оновчтой болгох, төр болон хувийн хвшлийн бүх байгууллага уг үйлчлэгийг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, бодит өртөх суурилсан тогтолцоо нэвтрүүлэх, салбарын цахимжилтыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн доголдолыг засах чиглэлд анхаарч ажиллаж буйг дурдсан байна. За тэгэхээр эрүүл мэндийн салбарын одоо хоёр зүйл байна. Нэг нь одоо эрүүл мэндийн тусламж буюу өвдсөн хүмүүст үзүүлдэг тусламж гэж байна. За нөгөөх нь нийгмийн эрүүл мэнд буюу урчин сэргийлэх тогтолцоо тийм ээ. Энэ хоёр хоёулаа тусдаа үйл ажиллагаа. За засгийн газрын одоо өнгөрсөн 2-7 хоногийн өмнө баталсан өвчний хян сэргийлтийн тогтолцоог баталдаг нь нийгмийн эрүүл мэндийн тусламжийг илүү сайн болгох энэ одоо анхны том шийдвэр гарлаа. Энэ бол одоо хүнд хүрсэн хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлдэг Монгол улс даяар өвчнөө хяндаг, сэргийлдэг, болгоомжилж чаддаг юм тогтцоо хийх том шийдвэр гарлаа. За энд би бол их баяртай байна. Хоёр дахь зүйл бол эмнэлгийн тусламж үйлчилгээнд дээр бол гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудал яригдана. Сая би хэлсэнчлэн өнөөдөр маргаашийн шийдвэрээр бид одоо анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг 53 тэрбум төгрөгөөр нэмж байна. За ингэснээрээ жинхэнэ өрх сумын эрүүл мэндийн төвд иргэндээ хүрдэг ийм тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм тогтолцоог хийхээр болж байгаад болгоход таатай байна. Хэлэлцүүлгээр хууль эрх зүйн орчны шинжилэл, инновац, төрх хувийн хвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах асуудлаар оролцогчид санал солилцож, асуултад хариулжээ. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмж мөн Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр тусгасан эрүүл мэндийн салбарын зорилтуудын хэрэгжлийн талаар удахгүй болох намын баг хурлын 2 дугаар уралдаанд танилцуулгаар төлөвлөсөн байна. Уг хэлэлцүүлгээр эрүүл мэндийн салбарын цахимжилт, санхүүжилтийн ил тод байдал, эрт илрүүлэг, төрх хувийн хвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагыг онцолсон ч, бодлогын зорилтууд бодит үр дүнд хүрэх хэсэг нь хэрэгжилт санхүүгийн их үүсвэр тогтолцооны шинжиллийн бодит алхмаас шууд хамаарах хэвээр байна. Дараагийн мэдээг өргөе. Аж үйлдвэр эдийн соёлын яам болон Монголын уул уурхайн үндэсний ассоциац өчигдөр Лондон хотноо Mining Week, Mining Pro 2026 арга хэмжээг зохион байгуулж, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, стратеги ба капиталын уялдааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Арга хэмжээний үеэр аж үйлдвэр эдийн соёлын сайд амт нэм Монголын уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчны шинжилэл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг онцлон танилцуулж, тогтвортой хөгжил, ил тод байдал, олон улсын стандартыг хангах урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр бодлого хэрэгжүүлж өгөх тэмдэглэлээ. За бид өнөөдөр аж үйлдвэр эдийн соёлын яам, за Монголын уул уурхайн үндэсний ассоциац болон одоо Европын сэргийн босголт хөгжлийн банктай хамтарч Европын одоо Монголын уул уурхайн салбар, аж үйлдвэрийн салбарыг сонирхож байгаа хөрөнгө оруулагчдад одоо уулзалт хийж, мэдээлэлээ дамжуулж одоо Монгол улсын одоо зорж байгаа үйлдвэржилтийн одоо бодлогыг танилцуулсан ийм арга хэмжээг зохион байгуулж байна. За энэ арга хэмжээний хүрээнд бид бас Европын сэргийн босголт банкны тэргуун дэд ерөнхийлөгч Грегтэй уулзаж бас боломжит одоо хамтын ажиллагаануудын талаар ярьлаа. Геологийн одоо суур судалгааны төслүүдэд одоо Европын сэргийн босголт хөгжлийн банкнаас оруулах хөрөнгө оруулалт байж болох талаар, за мөн бас одоо манай улсын чухал одоо аж үйлдвэрийн төслүүд болох гангийн төсөл, зэсийн төсөл, за алтайлуулах, боловсруулах төслийн одоо гэсэн одоо энэ 3 том төслүүдэд Европын сэргийн босголт хөгжлийн банкны зүгээс бас хөрөнгө оруулах боломжтой талаараа илэрхийлж байна. За Европын одоо энэ арга хэмжээ бол энэ Лондон хотод болж байгаа энэ арга хэмжээнд за олон одоо хөрөнгө оруулагчид Монголд одоо төсөлтэй болохыг сонирхож байгаа. Монголын геолог хайгуулын салбарт оролцох сонирхолтой байгаа аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцож байгаагаар онцлог болж байна. Чуулганд Монголын уул уурхайн үндэсний ассоциац, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Их Британь төвтэй санхүүгийн байгууллагууд, институцийн хөрөнгө оруулагчид, капиталын зах зээлийн мэрэгчлэтнүүд оролцож, стратегис капитал руу панел хэлэлцүүлэг, уул уурхайн төслүүдийн танилцуулга, зах зээлийн хэлэлцүүлэг, B2B уулзалтуудыг зохион байгуулсан байна. Мөн тус өдөр сайд дамд нэм Европын сэргийн босголт хөгжлийн банкны тэргуун дэд ерөнхийлөгч Грег Гайттай уулзаж, аж үйлдвэрийн томоохон төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Европын сэргийн босголт хөгжлийн банк нь 2006 оноос хойш Монгол улсаас 166 төсөлд 2.5 тэрбум гаруй еврогийн санхүүжилт толгойд байна. Түүнчлэн сайд дамд нэм Их Британий бизнес худалдааны яамны аж үйлдвэрийн асуудал хариуцсан сайд Крис Макдоналдтай уулзаж 2024 онд байгуулсан Монгол Их Британий уул уурхайн салбарын хамтын ажиллагааны санамж жижигхэн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.
Мөн геологийн суурь судалгааг хамтран хийх, санхүүжилт шийдвэрлэх, мэдээлэл солилцох, мэрэгжилтэн бэлтгэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо. Лондонд улсын энэхүү арга хэмжээ нь Монголын уул уурхай салбарыг олон улсын хөрөнгө оруулагчтай танилцуулж, стратегийн төслүүдэд урт хугацааны капитал татах, геологийн суурь судалгаа болон аж үйлдвэрийн хамтын ажиллагааг шин шатанд гаргах бодлогын чухал алхам боллоо. Монгол улсаас Их Британи Умард Ирландын нэг цаант улсад суугаа элчин сайдын яамд энэ сарын 23-нд Британи дахь Монголын түүх соёлын өв номыг нээлтүүлж Их Британд хадгалагдж буй Монголын дурсгалуудыг нэгтгэсэн 13 дахь цувралыг танилцууллаа. Дэлхийд тархсан Монгол өв төслийн хүрээнд хэвлэгдсэн тус бүтээл нь Их Британий архив, номын сан, музейн сан хөмрөгт хадгалагдж буй Монголын түүх соёлтой холбоотой дурсгалуудыг цогцоор нь дээжлэн хэвлүүлсэн анхны бүтээл гэдгээрээ онцлог юм. Уг номд багтсан дурсгалын 90 орчим хувь нь өмнө нь нийтлэгдэж байгаагүй юм байна. Бүтээлийн ерөнхий редактороор төслийн удирдагч Чингис хаан үндэсний музейн захирал Актемч чулуун ажилласан бол Их Британий талаас судлаач доктор Сью Бёрн ерөнхий удирдагчаар оролцжээ. Нээлтийн ёслолд Инх Сүх болон Фиона Блайтнаар оролцсон байна. Энэхүү бүтээл нь дэлхийд хадгалагдж буй Монголын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баримтжуулан нийтэлсэн Монгол Британий соёлын хамтын ажиллагаанд шин шат нээсэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Шүүхээс дулааны цахилгаан станц 4 төрийн эмчит хувьцаат компани гүйцэтгэх захирал 50 бэхийн цагдаа өрөх хугацааг 30 хоногоор түүний зөвлөхөөр ажиллаж байсан товоо доржийг 15 хоногоор сонгох шийдвэр гаргалаа. Хуулийн байгууллагаас тэднийг 2026 оны 1-р сарын 19-нд яллагдагчаар татан 1 сарын хугацаатай цагдаа өрөх, талсан сэргийлэх арга хэмжээг авсан юм. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд холбогдох баримт, нотлох материал цуглуулах, шалгалтын ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай гэж үзснээр ийхүү хугацааг сонгосон байна. Хэрэгт холбогдох үйлдэл шийдвэр санхүүгийн асуудлыг наривчлан шалгаж байгаа бөгөөд прокурорын байгууллагаас хүргэжлүүлэн хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй энэ үед шүүхээс цагдаа өрөх хугацааг сонгосон нь хэрэгт бодит баримтад тулгуурлан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэж үзэж байна. Боловсролын ерөнхий газар MJJ компанитай хамтран дэлхийн сонсгол хамгаалах өдрийг тохиолдуулан 14-өөс 18 насны 3000 суралцагчийг хамтарсан ENT Care айныг хэрэгжүүлэхээр боллоо. Тус айн нь ерөнхий боловсролын 6 сургууль, 3 политехник коллежийг хамарч суралцагчид, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид жиг хамар хоолойн өвчлөлтийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах зорилготой юм. Мөн урт хугацаанд үүсэж болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт мэдээлэл, нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулах юм. Энэхүү ажиллагаа нь өсвөр насныхны эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, сонсголын бэрхшээл болон амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна. ENT Care айна нь өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрт уншилгоо, урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой нийгмийн ач холбогдолтой ажил болж байна. Дотоод болж өрсөн үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Үргэлжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харам төргийн үзэгчтэй парламент телевизийн төвцөн мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Нэгдсэн улсны байгууллагын ерөнхий ассамбле Украинд бат бөх их тайвныг тогтоохыг дэмжиж Орос Украины хооронд нэн даруй бүрэн болцолгүй гал зогсоохыг уриалсан тогтоолыг мягмар гарагт гарган батллаа. За Оросын албаны улс Украины нутаг дэвсгэрт халдсны 4-р жил зориулсан ерөнхий ассамблеийн чуулганы үеэр Украинд бат бөх их тайван тогтоохыг дэмжих хэмээн нэрлсэн энэхүү тогтоолыг дэлхийн 107 орнд дэмжиж 51 орнд төдөлгөлж 12 орон эсрэг санал өгсөн байна. Тодорхойлбол төдөлгөлсөн санал өгсөн орнуудын тоонд Америк нэгдсэн улс, Хятад, Монгол зэрэг улсууд багтсан бол эсрэг санал өгсөн орнуудад Оросын албаны улс, Беларусь, Куб, Умар Солонгос, Буркина Фасо, Бурунди, Эритре, Мали, Никарагуа, Нигер, Судан, Иран зэрэг орнууд багтжээ. Хоолойхын саналаар батлагдсан уг тогтоолд нэн даруй гал зогсоохыг уриалж, Украины тусгаар тогтнол бүрийн эрх байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх шаардлагатай байгааг дахин уриалжээ. Орос Украины хоорондох зөрчил энэхүү 5 дахь жилдээ орж байгаа бөгөөд өчигдөр мөн Украин улс дайн дам өргөцсөн эх орон нэгтнүүдтэй хүндэтгэл үзүүлж, тус улсын ерөнхийлөгч энэ өдөр хийсэн мэдээлэлтэй Украин улс энэ дайныг хязгаарч сонгоогүй, бид улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж төр улсаа алдалгүй явж байна хэмээн онцолсон байна. Түүнчлэн Украины холбоотнуудын төр засгийн тэргүүн нар Киевд айлчилж Украины төлөөх сайн санааны эвслийн хуралдаанд оролцсон болцолгүйгээр бүрэн гал зогсоох тохиролцоог хүлээн зөвшөөрөхийг Оросын албаны улсад уриалсан бол Москвагийн зүгээс цэргийн тусгай ажиллагааг эхлүүлсэн үндсэн зорилгоудаа биелүүлэх хүртэл тулаанаа үргэлжлүүлэх болно гэсэн байр суурь илэрхийлэн мэдэгдээд байна. За энэ үеэр мөн Украины дайныг зогсооход чиглэгдсэн Америк нэгдсэн улс Орос Украины 3 талт уулзалт яриа хэлэлцээ энэ 7 хоногийн сүүлээр явагдах тухай мэдээлэл цацагдлаа. За Украины үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр Украин Америк нэгдсэн улс Оросын хоорондох шинэ ээлжийн хэлэлцээ 27 оны
одоо өдөр болох төлөвтэй байгаа бөгөөд Украин одоогоор бэлтгэл ажиллаа хийж байна хэмээн Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Буданов мэдгдсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч жилд нэг удаа улс орны нөхцөл байдлын талаар илтгэлийг Конгресст тавьдаг. За тэгвэл энэхүү уламжлалын дагуу Дональд Трамп өнөөдөр 2 дахь бүрийн эрхийнхээ анхны илтгэлийг тавьсан байна. За State of the Union буюу нэгдсэн улсын байдлын тухай гэж нэрлэдэг уг илтгэлд тэрээр өнгөрсөн жилийн ажлын үр дүнгээд өгнөж улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар Capitol-ийн ордонд Америк нэгдсэн улсын Конгрессийн дээд танхимын гишүүдэд танилцууллаа. Трампын илтгэл түүний засаг захиргаанаас дэд ерөнхийлөгч JD Vance, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноем, батлан хамгааллын сайд Пит Хексет зэрэг хүмүүс мөн Трампын гэр бүлийн гишүүд хүүхдүүд хүрэлцэн ирж оролцлоо. За Трамп илтгэлтэй Америк нэгдсэн улс түүний засаг захиргааны удирдлаганд орох 1 жилийн дотор түүхэн эргэлтийг авчирч хэний ч харж байгаагүй өөрчлөлтийг хийж эдийн засаг урд хожид байгаагүйгээр өсөн дэвжиж инфляцийг 12 сарын дотор хамгийн доод түвшинд буулгаж ганцхан жилийн дотор 18 их 80 $80 хөрөнгө оруулалтыг татаж цаашдаа ч Америк нэгдсэн улсад олон их 80 $80 орж ирэхээр болж за өхлийн аюултай фентанилийн урсгалыг 56%-аар бууруулж цагаачлалын хүчтэй бодлого явуулсны ачаар Америк нэгдсэн улсын хил түүхэндээ хамгийн аюулгүй хамгийн хүчтэй болж за цэрэг цагдаагийнхан хүчтэй байж дайснууд биднээс айдаг болж Америк нэгдсэн улс өмнө нь хизээж байгаагүйгээрээ дахин дэлхийд хүндлэгдэж эхэллээ. Бид энэ жил хөлбөмбөгийн дэлхийн арга шалгаруулах тэмцээнийг 2028 онд Лос Анжелесийн зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар боллоо гэх зэргээр өөрийн засаг захиргааны амжилтуудыг гайхуулсан маягтай ярьлаа. За мөн тэрээр Ирантай дайтах бодлого дипломат яриа хэлцээний замаар тохиролцоонд хүрэхийг хүсэж байгаагаа хэлсэн нь онцлог байлаа. Трампын илтгэлийг арчилсан намын хууль тогтоогч нар чимээгүй сонсч зарим нэг гишүүд түүнд эсэргүүцлээ илэрхийлсэн бол бүгд найрамдах намын хууль тогтоогч нар Трампын дурдсан амжилт тухай бүрд босч шүглдэж алга ташцсан дэмжлээ. Илтгэлд оролцохоор бүртгүүлсэн ч эсэргүүцлээ илэрхийлэн 50 орчим хууль тогтоогч ирж оролцоог байна. Дараагийн мэдээ хүргэе. Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи мягмар гарагт хийсэн мэдээлэлдээ Женевт дахин эхлэх гэж байгаа 2 талын ээлжит уулзалт хэлэлцээний өмнө Америк нэгдсэн улстай цэргийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх тохиролцоонд хүрэх боломжтой ийм тохиролцоонд хүрэхэд ойрхон байна гэдгийг мэдгдлээ. Тэрээр Америк Ираны хоорондох Женевийн уулзалтаас 2 хоногийн өмнө ийхүү мэдгдлээ. Тэрээр мэдгдэлтэй харилцсан санаа зовнилоо шийдвэрлэж харилцан ашиг сонирхлыг хангасан урд өмнө байгаагүй хэлэлцээр төрөх түүхэн боломж бидэнд байна хэмээн өөрийн нийгмийн сүлжээнд нийтэлжээ. Аббас Аракчи хэлэлцээд төрөх боломжтой боловч зөвхөн дипломат харилцааг нэн тэргүүн тавьсан тохиолдолд ийм зүйл боломжтой гэд Иран улсад их тайвны буюу цахилгаан эрчим хүчний зорилгоор цөмийн технологиг ашиглах эрх нь байгаа гэдгийг мөн тодтогсон байна. За Tehran Вашингтоны хооронд цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээг энэ сарын ихээр дахин эхлүүлсэн бөгөөд хоёр талын хоорондох ээлжид 3 дахь удаагийн яриа хэлэлцээ Пүрэв гарагт Женев хотод явагдахаар төлөвлөгдөд байгаа юм. Сүүлийн мэдээ хүргэе. Нидерландын түүхэндх хамгийн залуу ерөнхий сайд Роб Йетен тангараг өргөж албан ёсоор үүрэгт ажилдаа ороод байна. За өмнөх ерөнхий сайд Дик Шүфийн засгийн газар өнгөрсөн оны 100 унсны дараа буюу 2025 оны 10 дугаар сард явагдсан ээлжид бус сонгуульд Роб Йетений нам хит барууны үзэлт эрхчлөөний төлөөх намыг цөөн саналын зөрүүтэйгээр ялсан бөгөөд тэрээр өөрийн демократ 66 нам баруун төвийн үзэлт Христийн арчилсан дуудлага мөн эрхчлөө ба арчлалын төлөөх либерал ардын нам гэсэн 3 намын хамтарсан эвслийн засгийн газрыг удирдан ажиллахаар болоод байна. За цөөнхийн засгийн газар байгуулагдсан учраас батлан хамгаалах салбарын нэмэлт төсөв, нийгмийн халамж, эрүүл мэндийн төсвийн талт зэрэг эмзэг асуудлуудыг Нидерландын парламентын 2 танхимын санал хураалтаар шийдвэрлүүлэхээр болоод байна. За өдгөө 38 настай Нидерландын шинэ ерөнхий сайд Роб Йетений хувьд хамгийн залуу ерөнхий сайдаас гадна мөн ижил хүйстэн гэдгээ ил тод нээлттэй зарласан тус улсын анхны ерөнхий сайд болоод байна. Үзэгч та бүхэндээ олон улсын мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаарыг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.